Хүний эмч бол хүний эмч. Харин малын эмч бол хүн төрлөختний эмч гэж нэг гоё үг үүдэг. За мал амтны үзлэг хийхээс өмнө хамгийн чухал зүйл юу вэ? Ерөнхий байдлыг ажиглана. 5 арга ашиглаад үзлэг хийгээс өмнө хамгийн тайван байдал стрессгүй байх. Яа. Буруу байна. Бүх хариулт буруу. Өдрийн төргий. Намайг Эрдэнэ очиж шүргдэг. Оюун мэргэжлийг болохоор гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад өөрийн сонирхол хүсэлтээр малын хэмжийг сонгож мэргэжлийг эзэмсэн. Дадлагаараа үлзийт хороол дээр очиж мал дээр фракт дээр ажилладаг. Монгол багш нараас залгууснаас гадна гадаад багш нартай дандаа хэл устай хүмүүстэй хэлний төвшнгөө сайжруулж байна. Тэгээ ерөнхийдөө онол үзснээр дандаа нөгөө онол үзсэн онолоо дандаа фракт дээр гардаж өөрөөсөө хийж байна. Хувь хүн өөрөө ажиллаж байгаа болохоор энэ давуу талтай байна. Манай мэргэжил бол Монгол улсын 21 аймаг 365 сав хаанч ирсэн энэ малын эмч гэдэг мэргэжлэр бол хаанч ажилласан давуу талтай. Өнөөдөр бид нар дадлагжигч малын эмч хөтөлбөрийнхөө хүрээнд дадлага хийхээр үлзийт хороолдох том амтныхаа эмнэлэг дээр ирсэн байна. Дадлагжигч малын эмч нар маань байна. Тэгээ зарим нь бол шин төгссөн залуу эмч нар байхад бол зарим нь аль хэзээний ажлын гараагаа эхэлсэн. Гэхдээ илүү одоо дадлага практик эзэмших хүсэл эрмэлзэлтэй эмч нар энэ хөтөлбөрт ингээ хамрагдаа явж байгаа жишээний чухал эрхтүүд маань ингээ бас юм хамгаалагдсан байдлаа бүтээгдсэн тийм. Дахиад хаврын дотор уушигны дотор дахиад зурж байд юм тийм ингэж гоё бүтээгдсэн байна. Намайг Баяр жаргалын их жаргал гэдэг Витнетэд дадлагжигч эмчээр суралцж байгаа. Малын эмч болсон шалтгаан маань гэр бүлээрээ малын эмч, маань ээж маань малын эмч. Тэгээд гэр бүлээрээ малын эмч болохоор малын эмч гэдэг мэргэжлийг сонгох болсон. Мэргэжилтэй тун их хайртай, аюу бахархдаг. Би 2013 онд мал эмнэлгийн сургууль эсэж орж исэн. Тэгээ манай ээж өөрөө малын эмч мэргэжилтэй юм хүн байдаг. Тийм учраас ер нь мал дагсан хүн ам тустай гэх юм а гэж ингэж зөвлөж исэн. Өөрөө хүний эмч болъё гэж ингэ шийдэжсэн. Тэгээд ээж аав маань маш их ятгаж зөвлөсөн. Тийм болохоор энэ малын эмч гэдэг мэргэжлийг ингэ сонгосон. Тэгээд одоо ажиллаад 7 жил болж байна. За мэргэжлийн маань хамгийн сайхан зүйл нь гэвэл эмчилж байгаа амьтан маань ингээд эрүүл саруу сайхан болоод тэгээ за магадгүй ингээд хүндрэлтэй төлөвлөж гэдэг юм уу тийм зүйл дээр очиод их хүр хоёрын аль альнийх нь амийг аврах гэдэг юм уу энэ тохиолдлууд бол их сайхан санагддаг. Одоо үйлчлүүлэгчдийн маань сайхан сэтгэл л шүү дээ. Өө баярлаа, сайхан байлаа, сайн байлаа гэдэг юм те ингэж урамшуулж байгаа юм илүү бас гоё. Мөн дээрэс нь би малын эмч нарт одоо энэ залуу малын эмч нарт дадлагжигч эмч нартай ингээд өөрийнхөө сурч мэдсэнийг ингээ хуваалцдаг. Энэ маань бол бас үнэхээр мэргэжлэрээ нэг талаараа бахархах тийм сайхан зүйл маань гэдэг. Малын эмчийн гард орох хийж болох хамгийн энгийн 2 төрлийн шинжилгээг хийгдэж байна. Туулгалт өгөөгүй энэ айлын бүхрийн баасан дээр шинжилгээ ингээ хийж байгаа. Тэгээд яг одоо энэ дээжин дээр маань ямар төрлийн паразит хорхооны өндөг харагдаж байгаа вэ гэдгийг ингээд микроскоп дээр ингээ харж ажиглаж байна. Юуган баяр огтой даваажуу гэдэг. За Сүхбаатар аймгийн Мөнхөн суманд төрж өссөн. Тэгээд өнөөдөр анх удаа үлзийтээр ирж байна. За тэгээд ерөнхийдөө хичээлдэр үтсэн зүйлүүдээ за гардан хийж үзэж байна. Тэгээд сэтгэл бас өндөр байна. За бидэд болохоор өхөр болон бог малын хонь ямааны одоо баасан дээр за өндөг хөвлөх болон өндөг тоолох шинжилгээ хийж байна. 11 цагийн чиглэлд бас нэг өндөг байна. 2017 оноос хойш бол энэ хөтөлбөр яг албан ёсны хөтөлбөр хичээлийн хөтөлбөртөө болоод ингээд залуу малын эмч нар маань хамрагддаг. 5 сарын хугацаанд хэрэгждэг. 5 сарын хугацаанд одоо үзлгээс нь ахуулаад мис заслах хүртэлх энэ одоо арга техникийг дадлагаараа илүү одоо баталгаажуулж авдаг ийм хөтөлбөр байна. За Монгол нийт байгууллага нь бол мал эмнэлэг боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа ингээ явуулдаг байгууллага байгаа. За миний хувьд бол том амтны эмчээр ингээ ажиллаж байна. За том амтны эмчээр одоо би мэдээж адуу хөртэй те фермүүдээр дуудлагаар авч үйлчилж гин. За адуу очиж үзэж гин гэх юм уу те энэ ажлыг хийж гин. Мөн дээрэс нь хөдөө орон нутгийн малчидтай за мал эмнэлгийн боловсрал
олгох те малын шимэгч орхоож гэдэг юм зохистой хэрэглээш гэдэг юм энэ талын мэдээллүүдийг ингэж хүргэж ажилладаг байгаа манай байгууллага. Олон аргаар ер нь бол шингэнийг бол тавьдаг. Амаар өгж болно, зоомд тавьж болно, тийм ээ. Дээрээс нь суцаар өгж болно. Өөр яах вэ? Арьсан доор шингэн тавьж болно, тийм ээ. Тэгэхээр богинохон хугацаанд ямар аргаар бидний шингэнийг хэр хэмжээтэй хийж өгөх вэ гэдэг нь бол биднээс мэдээж сурсан, тийм ээ. Шингээ алдалтын хувийг тодорхойлохоо гэдэг зүйл байгаа. Ингээд дархлааны системд ер нь бол биднээс дархлааг нь дэмжиж өгч байна гэсэн үг. За ямар үед аминолыг хийх вэ? Мэдээж ядар солилцсон үед мал амьтанд ер нь бол хийж байгаа, тийм ээ. Би энэ байгууллагад дадлагдагч малын эмч хөтөлбөрөөр анхаа орж исэн. За тэгээд тэр үед бол багш нар маань хэлдэг байсан, малын эмч нар, агч нар маань ч гэсэндээ ер нь бол үзлэгийг дутуу хагас хийж болохгүй. Бүрэн гүйцэд үзлэг үзэж тухайн амьтны одоо эцсийн онш тогтдгоо гэдэг юм хэлжсэн. Эхлээд эрүүл мал дээр сайн сурж авч ээж, эрүүл малтайгаа өвчтөе малыг харьцуулж ээж, онцлог учраас тэгээд ерөнхийдөө эхний ээлжинд эрүүл мал дээр ерөнхийдөө сайн үзлэг хийж дадаж байгаа. Ерөнхийдөө малыг ер нь амны хөндийнөөс аануусын нөх хүртэл ингээ ерөнхийдөө бүх үзлэгийг хийн. Нутгаруугаа ер нь ажиллах сонирхол байгаа. Гэхдээ ямар ч эхлээд залуу боловсон хүчин байна. Эхлээд ямар ч гарч ирээд нэг төгсөөд туршлагагүй учраас туршлага хөрөмтлүүлэх зорилгоор энэ фитнетэд бүртгүүлээд тэр ерөнхийдөө туршлагачаа явж байгаа. Харин туршлага судалж авч мэдлэг хөө сайн цуглуулж авсныхаа ард дээр орон төгрөгөөр чиглэж ажиллах санаа байгаа. Ерөнхийдөө залуу үеийнхэн манаас орон төгрөгөөр чиглэж ажиллах нь багасаад байна. За сайн байцгаана уу. Би намайг Шарвд орж байдаг. За сурж явах хугацаанд бол би яг мэрэгчлээс жоохон тийм дургуут байсан. Гэхдээ төгсөж гарч игээд би бол мэрэгчлийнхаа үн цэнийг мэдэрч үнэхээр бахархсан. Яагаад вэ гэх юм бол одоо манайх бол хөдөө орон нутгаар малчтын сургаал, за малын эмч нартай сургаал зохион байгуулдаг. Тэр үед бол одоо бидний яг ямар яг үн цэнтэй мэрэгжил сонгосон юм бэ? За мөн ямар яг тэр хөдөө орон нутагт малчтад ямар хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг бол би маш сайн ойлгосон. Малчидтай малчдын сургаал бидэд ерөөхдөө бол нэг 5-аас 6 аймаг сонгож аваад түүндээ болохоор малчидтай ерөөхдөө сургаалт ордог. Тэнд болохоор яадаг вэ гэх юм бол малчдад ерөөхдөө бол түгээмэл мэдчих ёстой. За гадна болон дотор талын перзит, за эмийн зөв зохистойг хэрэглээ. За тэгээд хурдан морийн хичээлүүд ерөөхдөө бол заагаад явдаг. Ер нь их хөдөө орон нутагт ажилладаг малын эмч нараар маш их бахархдаг. Яагаад вэ гэвэл энэ чинь цаг агаарын маш одоо онцлогтой улс оронд малын эмчээр ажиллаад тэнд одоо вакцины дуулга үйлчлэгээ гэл хамаг юм ингээ хийх гэж явж байгаа эмч нар маань бол их хэцүү ажлын нөхцөлд ингээ ажилладаг. Ааш маш нь гайгүй, амтан байвал бас гайгүй. Заримдаа бол эмэг догшин юмнуудтай ингээ ажиллах юмнууд гарна шүү дээ, тий. Тэр үед бол ер нь малын эмч хүний хувьд хамгийн түрүүнд safety буюу өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гэдэг зүйл байгаа. Тэгэхээр эхнээсээ хавлаад за ямар хуу характертай амтан байна, хэрхэн яаж төхөж очих уу гэдэг юм уу, тий. За хаалтан зогсгооч гэдэг юм уу, энэ юмнууд аягүй сайн мэдэж ингэж ажиллах нь чухал байдгаа. За тэгэхээр бэхлэх гэдэг зүйл бол биднээс хамгийн өөрийнхөө аюулгүй байдлыг ер нь бол хангах хэрэгтэй, тийм ээ. Биднээс өөрсдөө гэмтэх юм бол бид хэдийн аюулгүй байдал гэдэг бол маш чухал, эрүүл мэнд гэдэг бол чухал. Энийг хамгийн түрүүнд хэдүүлээ хангах ёстой. Залуучууд маань бол өөрчлөгдөж байна. Тэгээ тэрний нэг жишээ бол англи хэлний ур чадвар ингээ сайтай төгсөгч нар бас байна. Тэр нь одоо тий илүү одоо мэдлэгийн хүрээгээд хэлэх энэ одоо илүү гүнзгий сурч судлах ч гэдэг юм уу тий энэ талаараа бол давуу талтай байна. Дээрээс нь бас шинийг санаачлах, идэвхтэй ч гэдэг юм уу тий энэ тал дээр бол нэлээд сайн идэвхтэй хүүхдүүд бас төгсч авч байна гэж миний хувьд харж байгаа. Бидний малын эмч бидний хувьд бол тухайн амьтны бие физиологийн онцлог ямар одоо процесс тэр амьтанд явж байгаа вэ гэдэг эмнэлзүүг одоо харж байгаа учраас одоо тэрэндээ таарсан одоо эмчилгээг санал болгож зөвлөдөг. Тэр сайн гинлээ ч гэдэг юм уу те хэн нэгний амаар хэлсэн юмыг л учир зүггүй одоо тухайн амьтандаа ингээ хэрэглэх гээд байх ч гэдэг юм уу те. За одоо ямар нэг юм бэлтэмлэх ч юм уу за ингээ хэрэглэх гээд байдгаа. Битгий тэгэрээ. Яагаад вэ гэвэл одоо те тэр амьтан өөр, таны мал амьтан өөр те.
тухайн амьтанд тохирсон эмчилгээ гэж байдаг. Магадгүй тэр амьтанд кальц дутагдсан байж болно. Таны одоо амьтанд кальц илүүдүүл яах вэ ч гэдэг юм уу те. За гэх мэтчлэн ер нь бол зөвлөд байдаг. Тэгэхээр амьтан бүр яг адилхан өвдөхгүй. Тийм болохоор одоо яг мэрэгжлийн энэ хүнээс авсан зөвлөгөөгөөрөө эмчилгээгээ хийдэг байгаарэ. Тэжээх те одоо сойх, уух, уралдлуулах энэ нь бол таны өөрийн чинь одоо бүрэн боломжтой. Тэгээд дээрэс нь эмчилгээ хийгдэж байгаа үед одоо нэг талаараа хүнээр бол гам барих гэж байгаа шүү дээ. Энэ эмчилгээний мөрдөх зарчмыг бол бас сайн мөрддөг байгаарэ гэж хэлмээр байна. За өнөөдөр бид хэд үлзий торол дээр ирээд за өнөөдрийнхөө бас нэг шинжилгээ болон за өндөх хөвлөх, за өндөх тоолох шинжилгээнүүдийг хийж дуслаа. Зорилгоо биелүүлээд за тухайн энэ хөтөлбөрт хамрагдсанаар за 5 сарын хугацаанд сурж боловсроод за тэгээд 5 сарын дараа гэхэд тухайн орон нутагт очиод ажиллахад за маш төхөн болж за дадлага одоо практик дээр одоо илүү болсон байх болов уу гэж найдаж байна. За